Сайн уу сайхан монголчуудаа. Amplified with гурван подкастын маань дараагийн дугаар бэлэн боллоо. За манай үйл зочноор хэн байгаа лээ жимсэ? За G-Dragon буюу Kwon Ji-young. Kwon Ji-young. За бид нар бол G-Dragon гэдэг нэрээр нь мэддэг. Тэгээ Солонгосын суперстар төдийгүй одоо бүр юм глобал дэлхийн том стар болсон явж байгаа. За тэгээд тий Оппа гэж үү? Оппа юм. За мэд. Оппа юм уу? Оппа л халтай англиар. Нөгөө оппа гэдгийнх нь англи нь оппа юм уу? За гэхдээ оппа асар биш хаа. За үдгшилтэй үлдээ яа. Тий тэрийг үлдээ. Сайн ах мах ишээ. Тий. Зүгээр нь бол ах байснаа одоо яг найз охин юм шиг их шиг байна. Улам залуухан болоод байгаас дээрээс нь тий. Тэгээд манай G-Dragon өвлөн зочноо хүндлээд манай жимсээ маань ийм гоё өөргөө бэлдэж ингээд ирсэн байна. Өөргөө ийм гоё ингээд тэгээд G-Dragon стайлтай болоод тэгээд гоё харагчин хөр харагчин тэгээд би бас ингээд зүөх гэж хичээсэн боловч надаас зөхгүй байна. Тэгэхээр ингээд төрцөр ингээд тавьчихъя. Тий. За тэгэхээр яг бид нар бас ингээд бүгдээрээ ярьж байгаа тий G-Dragon яагаад G-Dragon-ыг сонгогдсон манай хамгийн анхны солонгос зочин. Тэгээд яг энэ K-pop дотроос ингэж гарч ирж байгаа. Аз зочин уу анхны баг. Үгүй. Аз нэг монгол хүмүүс байгаа шүү дээ. Тий. Тэгээ хоёр ч зочин байгаа. Тий. Тэгээд солонгосын бол анхны зочин. Тэгээд дээрэс нь K-pop гарч ирсэн ийм анхны болцсон байгаа. Тэгээд ер нь биднээс ингээд сонирхоод байсан энэ K-pop хүмүүс ч бүр одоо бүр балж штэ дэлхийд бол үнэхээр байлдан дагуулж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хойдолтноос ямар боловсролын системээр явж гин гэр бүлнээс яадын болж гэдэг яаж хөгжиж гин тий. Ер нь бид нараас нэг Америкийн одуудыг бол харьцангуй мэддэн штэ ямар замлаар яваад байгааг наа. Гэтэл Солонгос бол бас жаахан мэддэггүй юм билээ тий. Тэгээ бас ингээд судалж байхад маш олон бас шинэлэг зүйл бас харагдчихсэн. Тий. За тэгвэл хоёлаа эхлэх үү? За тэгээ. За тэгээ. Бага насныхан талаар ярих байлаа. За тэгээ. Бага насныхан талаар ярихаас гадна одоо энэ чинь нөгөө анхны нөгөө надтай нас төхөө хүн байгаа юм шүү дээ. Тийм тий. Тийм шүү дээ. Манай G-Dragon чинь 1988 оны шорон луу жилдээ залуу байна. Манай жимсэтэй ивэл тэгээ ганц бий байгаас. За тийм. Сингл байгаа шүү дээ. Тий. За окей. Тэгвэл тэгээд өөртөөгөө ивэл залуугийнхаа боловсрал бага насныхан талаар ярьж эхлэе. Нэр нь бол яг юу луу гэсэн үг агуулдаг юм мэлээ. Тэгвэл лууж төрсэн болохоор гэсэн. Тийм багаз. Тэгтээ бас нөгөө манай монголчин бас хүүхдүүд нэг ингэж амьтны нэрээр нэрлэдэг шүү дээ. Үсрээл бар мартай нэрүүд байгаа шүү дээ. Бар хүү ч юм уу. Тэнгүүд бас луугийн нэрийг луу гэдэг ингэ шууд жилээр нь Солонгост ийм уламжлалч юм байдаг юм шүү. Тэгэхээр ийм хүчтэй нэртэй хүүхд байна. Тийм байна. Тэгээд өөрийнх нь одоо юу нэр нь ч гэсэн те урлагийнх нь нэр ч гэсэн те G-Dragon. G-Dragon. Угаасаа л анх гарч ирэхдээ барууны хипхоп соёл, барууны урлагийнхныг нөгөө дуурайж гарч ирсэн учраас нэр нь хүртэл англи. Ер нь бол тухайн үед нөгөө англи хэллийг Солонгост даяараа сурах тэр трендийг бас нэлийн газар авахд нөлөөсөн юм нэлээ. Америкийн нөлөөч Солонгосын ер нь хөгжилд бол асар их нөлөөлөд явж байгаа л те бүхэл юм дээр. Тэгээд мэдээж түүний боловсрал руу орохын тулд бүр 0-5 насны боловсрал буюу early childhood education гэдэг зүйл шууд гарч ирлээ. За ээжийнх нь өөрөөрөө маш их байгаа. Тэрээр бол анханасаа одоо нөгөө онцгой хүүхдүүдийн сургуульчлал цэцэрлэгчүүдийн нэг иймэрхүү хөтөлбөрүүд манайд бас байдаг шүү дээ. Тийм хөтөлбөрөөр бэлтгэгдсэн хүүхэд тэгээд тухайн үедээ Солонгост энэ early childhood development хөтөлбөрүүд нь бол харьцангуй хөгжил нь эхний шатанда явж байгаа учраас child centered буюу хүүхдэд төвлөрсөн хүүхдэд ингэж яг зориулж одоо тааруулсан биш. Харин ингээд эсрэгээрээ life centered буюу амьдралын одоо хөвшилт тулгуурсан өгөхөөс төрөх хүртэлх юу болдог талаар заадаг ч юм уу те байгальтай илүү ойрхон байх тэр талаас нь хөтөлбөрийг нь гаргаж өгдөг байсан. Тэгээд одоо жишээлбэл гадаа бүгдийг нь авч гараад мод төврүүлээд ч юм уу те тэгээд их одоо байгаагаа мэдэр гэдэг нэг иймэрхүү төрлөөр сургадаг. Дээрээс нь тэр нөгөө күнз таоизм Christianity гэдэг нөгөө яг шашных нь үндсэн агуулгуудыг хүртэл зааж өгдөг. Тиймэрхүү төрлөөсөө боловсролыг бол аваад явж исэн юм билээ. Зөв. Тэгээд багасаа ер нь бол G-Dragon угаасаа ингээд зураг зураад
суужаа хүүхдэд зураг зураад байж хад бол өөрийгөө илэрхийлж байгаа илэрхийлэмж нь илүү нөгөө нэг биеэ хөдөлгөх, бүжиглэх, тийм уян налархаа байх гэдгээр нь бол нэлээд ялгарч исэн юм билээ. Хүүхдүүд зүгээр зураг сараачж байхад манай G-Dragon ийм хийж байсан байна. G-Dragon бол яг багасаа тийм нэг юм тий хөгжмийн бүжгийн ч юм уу тийм мэдрэмжтэй гэдэг нь бол яг ингээд илт ингээд харагдаад ирсэн. Тэгэнгუთ ээж нь тэрийг нь ажиглаад бас нөө мэрэгжлийн хүмүүстээс хит удаа шалгуулсан юм билээ. Тэгээ яг нэг YG трейнид бол ингээд орсон. Гэхдээ тэрнээсээ өмнө бол нэг 2 жилөө бас нэг тийм хүүхдүүдийн нэг тийм шалгаруулдаг юмд ороод уг нь ингээд явж исэн юм билээ. Гэхдээ тэр студиуд нь бол одоо байхгүй болоод исэн юм билээ. Замаасаа тийм мэдээж хэрэгтэй одоогийн шиг байгаагүй шүү дээ. Одоо Солонгосын оддын одоо нөхцөл байдал бол тий тэр үед бол шал өөр төвшөнд байсан. Тухайн ярьж байгаа төлөө тий. YG Entertainment нь ч гэсэн өөрөө бас тухайн үед санхүүгийн хувьд одоогийн шиг хангалттай бололцоотой байгааг байна. Тэгээд яг хэдэн хүүхдүүдэд бэлтгэх тэр аз нь тохиогоод орсон юм гэж уйлсан. За тэгээд үүн дээрээс бол ээжийнх нь нөгөө нөлөөлөл их байгаа гэдэг шүү дээ. Тэнгүүт одоо нөгөө Sion G-Dragon-тай уулзахад бол зүгээр дандаа ээжтэй нь хамт одох хэрэгтэй тий. Тийм шүү дээ. Тэнгүүт нөгөө хүний аваадрыг мэд ээж нь хамт одоорой. Тий, ээж нь бол баян хамт очиод тий ингээ явж идэг тий. Тэр их хөөрхөн. Тэр бол баг 18 хүртэл магадгүй үргэлжилсэн ч юм уу. Тийм ба. Ээж байгаа байнга өрн ярддаг гэсэн урхан амжилтын тухай ярих та тий. За тэгээд G-Dragon болвол багасаа ер нь бол энэ Lavista гэдэг нь бол илэрсэн. Тэгээд хэд хэдэн ийм хүүхдүүдийн тийм хүүхдүүдийг гаргаж ирдэг студид байж байгаа тэр нь байхгүй болоо. Тэгээд YG трейнид ингээ явсан. Гэтэ хажуугаар нь бол мэдээж хэрэг яг ерхий боловсролынхаа сургуулиуд те 10 жилийн сургуультай бол сурдгаараа сураад ингээ явсан байгаа. За YG трейнинг дээр бол ингээд ажиллаад ингээ явж хахад ажлаад гэн одоо сураад явж байгаа шүү дээ тий. Сураад тийм бэлтгэгдээд ингээд явж хахад бас трейни хийгээд тий. Тийм бэлтгэгдээд бэлтгэлээ хийгээд явж байгаа гэсэн шүү дээ. Одоо урлагийн замдаа бэлдээд тий. Ингээд явж ах үед нь бол бас нэг хит хитэн зүйлс бол байна. Тэр нь болохоор ингээд багасаа түрүү хэлсэн тий одоо санхүүгийн хувьд ч гэсэн тэр YG трейни бол тийм мундаг бол байгаагүй. Тэгэнгუთ одоо ер нь бол багасаа тэр студидтэй ингээд цэвэрлэгээ хийх, иш тийш гүүх тий наа цаана одоо шаардлагатай бол иш тийш гүүх тий ер нь хар бор одоо зарагдах тий яг үнэн зарагдах гар хөлийн үзүүр гар хөлийн үзүүр Монгол хэлээ яг үнэн тий тэр ажлуудыг бол банк хийжсэн. Дээрэс нь YG тренинг дээр бас нэг юм чухал одоо тавьдаг шаардлага нь гэх юм бол одоо сурж байгаа академик одоо тийм ерхий боловсролынхаа сургуульд чи бол өөрөө бүх хичээл чинь 85-аас дээш оноотой байж иж манайхаас хөөгдөхгүй шүү гэдэг ийм бас шаардлага тавьдаг гэсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр бол хүүхэд урлагийнхаа одоо тэр боловсролыг ч гэсэн аавна нөгөө талаасаа академик боловсролоо ч гэсэн давхар ингээ хаягдуулах ямар ч эрх байхгүй. Тэр хүмүүст. Би энд одоо би мундаг дуучин болох гэж байгаа юм чи надаа шинжлэх ухааны хичээл байхгүй хэрэггүй гэж бол хэлж болохгүй яагаад гэвэл чи ийм байх юм бол яг нь явандаа ч одоо тий ерхий мэдлэг гэдэг чинь хичнээн чухал хэлээ тий. Тэгэхээр ингээд дэлхийн топ одоо мундаг од болоход бол ерхий мэдлэг чинь ч гэсэндээ тий хэрэгтэй. Дээрэс нь ингээд одоо солонгосчууд чинь тухайд бол ингээд харж байхад бол тий ингээд магадгүй тий солонгосыг одоо ингээд G-Dragon-оор төсөөлж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө олчлоо шүү дээ. Фэнүүд нь тий дэлхийд даяар. Тэгэхээр тэр болгонд чинь ингээд улс орныхаа нэрийг хүртэл ингээд өндөр төрөж явах хэрэгтэй шүү гэдэг. Үүрэг хариуцлагыг нь бол тал талаас нь л ингээд өгдөг байсан байгаа. Энэ бас нөгөө барууны орнуудад нөгөө спортын шин тренд шинж гэжтэй одоо бас олон жил болсон тренд байгаа шүү дээ. Мөн ялгаагүй академик дүнгууд нь сайн байх хэвээр. Зөвхөн ингээд спортоор хичээллээд тэмцээнүүдэд орлоо гэд спортоор хийх хэвээр биш. Таны өөрийн оюун ухааны хөгжил бас чухал юм аа гэд энэ тал руу яваад байгаа. Тэгэхээр яг ингээд нийцчихлээ л да дэлхийн хөвшилтэй. Үүнээс гадна бас нөгөө YG-гаас нь өөрөө маш их даалгавар өгдөг гэсэн тий. Нөө ерөөсөө ингээд зүгээр суулгахгүй огт тий. Тэгээд ингээд өдрийн ингээд баг өдөрт заавал нэг дуу баг зохиох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэнгუთ одоо хайш өдөр болго ингээд дуу зохиогдох юм хайш энэ амар хэцүү үстэй тий. Тэр бас гэдэг яриа нөгөө exaggerated байж болох юм тий. Тэгээд ер нь тэрнээсээ болж байна. Тий. Тэгээд сүултээ ингээд яасан хэрэг дуу муу зохионо гэдэг нь бол зүгээр л ингээд нэг өөрийнх нь амьдралын нэг хэсэг бид нар ингээд шүдэ угаадаг шиг баг ингээд дуу зохиох нь өөрийнх нь нэг юм хэсэг болцсон байна. Шүлгэлдэг ч юм уу. Яг гэхдээ ер нь бас дээр үеийн
боловсралтай хүмүүсийг харахад бүр дээр үеийн хүмүүсийг харахад нөгөө шууд ингээд дөрвөн мөрт тэрэлдэг тийм чадвартай байсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй эн чинь ингээд юугаар хөвшлэр судах гэж болох юм тийм. Тэр YG энэ тань та мэдээд шүү дээ. Тийм. Яг хөвшил болтол нь бүр ингэж явуулсан байгаа даахгүй. Тэгээд YG өөрөө тэгж дуу зохиож авах одоо процесстэй болохоор ер нь өөрийгөө илүү таньж мэдсэн. Тэгээд өөрийнхөө ингээд дотор хүнтэй баг ярилцсан. Өөрийнхөө дуу хоолойг одоо ойлгосон гэсэн. Ментал асуудалтай юм шиг сонсогдоод дотор хүнтэйгээ ярилцсан баг хийм харсан халиусан нэгдэд байсан ч юм. Одоо тэгээд тийш дээ энэ чи би яаж гоё урлагийн бүтээл гаргах уу гэлтэй ингээл. Тэгээд тэр чин тогтмол ингээд бидний бодож байгаа шиг тийм амархан бас биш ахал да тий дуу зохион гэдэг чи одоо ингээл зүгээр сууж байгаа л гинт ороод ирэхгүй бах тий бас нөө одоо манайх нь лонгот тэнгэрээ дуудна гэдэг шиг л юм болдог. Reflection талаасаа ер нь тэгж reflect хийж нөгөө self discovery self identity гэдэг ажил. Өөрийнхөө ингээд дуу хоолойг ер нь айгуу сайн олсон байгаа байхгүй юу. Тэгээд айгуу ер нь бол G Dragon-ы бас онцлог нь тий одоо энэ YG трейни дээр ингээд явж явах үедээ бол өөрийнх нь сонирхол бол хип хоп хип-хоп юм өгүүлдэг тийм хүн болохыг хүсэж исэн юм билээ. Гэтэл нөгөөд нь болохоор илүү жоохон Korean idol тал руугаа хөгжүүлээд байсан нөө Big Bang гэдэг нөө хамтлагтай нь оруулаад ингэ явц. Тэгээ G Dragon айгуу гоё. За би та одоо энэ нэг тас гоё дуу зохиочлоо гээл нөгөө өөрийнхөө одоо продюсертэй өглөөр энэ яг хамтлагаараа дуулахт байна гэд хамтлагаар нь дуулуулад байсан. Тэгээд тэрэн дээрээс G Dragon яг энэ үед айгуу хэм одоо struggled жисэн. Тийм. Уг нь бол solo artist болохыг айгүй хүсэж исэн юм билээ. Тэгээд ганцаараа гар нэрсээ дуулуулахгүй дан хамтлагаар нь ингээд явуулаад байсан нь өөрт нь бас айгүйх тийм одоо нэг юм хүссэн юм хийхгүй нэг юмд баригдчихад байгаа юм шиг тийм мэдрэмж айгүйх авч исэн юм билээ. Тэнгүүд яг энэ хүний хувьд нөгөө өөрийгөө олох гэдэг топик дээр маш их төвлөрч яригдчихэж штэ. Энгийн боловсролоос бас илүүтэйгээр яхааргүй урлагийн хүн болохоо тэхэл хаалта. Яг үндсэн хүн нь бол өөрөө ичимхий. Гэхдээ бас давхар нөгөө лидер байх шаардлагатай гэж бичсэн байсан. Тэгээд ерөөсөө ингээд юм чинь бүр багаасаа яг энийг яаж баланслах вэ гэж сураад эхлэнгүүт одоо нөгөө тэр нэг сүүлийн үеийн бүр сүүлд гарсан цомгийнх нь Ubermensch гээд яг үндсэн ингээ баримтлал нь бол Nietzsche гээд том философийн яг баримтлал. Тэгээ тэр баримтлал нь болохоор юу гэдэг вэ гэхээр гүүрний талаар хүн бол чиний амьдрал төр яхад тусалж болно. Өөр хүн штэ. Чамааг ингээд хэсэгтээ аваад явж болно. Гэтэ яг үндсэн бүх юмыг даван туулах хүн бол чи өөрөө юм а гэдэг ийм баримтлалыг сүүлийн үед олж авсан юм шиг байна. Тэгэхээр чи ингээд нөгөө олон жилийн турш нэг энэ дээр ажиллаж гарч ирсэн юм шиг байна. Тийм байна. Тэгээд бас өөрөө бол G Dragon маш тийм урлагийн мэдрэмжтэй угаасаа тэгээд зүгээр ингээд хувцсан тэр ингээд одоо ингээд чам шиг ингээд алчуур малчуур зүүж байгаа юм чи гэдэг юм уу те ингээд нэг юм одоо flex гэж ярьдаг штэ. Тэр утгаараа ерөөсөө биш. Миний ингээд эдэлж хэрглэж байгаа өмсөж байгаа бүх зүйл намайг илэрхийлж явах хэвээр гэж бол үздэг. Тэгээд даарахгүй тулд одоо хөрөм өмсөхгүй зүгээр одоо тийм цанц мамцал өмсөхгүй би энэ намайг илэрхийлэхийн тулд одоо энэ би хувцал өмснөөч гэдэг юм уу те бүр ингээ бүх юмаа л ингээ бүр нэвт шувтал одоо тэр юунда оруулсан байгаа. Тэгээд өснийх нь өнгөнөд хүртэл их өөр сонин юм өсний өнгөтэй байдаг. Тэгээд нөгөө шаалч хилээдсэн байхгүй тэр нөгөө лорел гэдэг те Pluto өсний бодог өсний арчилгааны юм гаргадаг лорел компани хүртэл G Dragon шиг тийм сонирхолтой өсний өсний бодогны өнгө нээж амжаагүй байна. Байхад манайх байл идэ одоо. Өөр ингээ холилоод гаргаад те тэгж үсмүсээ бас ингэж боддог. Бас ийм сонирхолтой байсан. Эдгээр чи бүр хар багаас нь ингээд одоо л ерөөсөө хоёлаа чинь боловсрол байгаа шүү тий. Энэ чинь нугасаа багадын л ийм асрыг түүхтэй хүн байна тий. Оксфордын их сургууль BBC, нэгдсэн үндэсний байгууллага зэрэг дэлхийн томоохон байгууллагын захирал менежерүүд ямар хичээл үздэм болоо. Эдгээр байгууллагуудын захирал менежерүүдийн үздэг хичээлийг та бүхэн манай гурван аппликейшнаар дамжуулан монгол хэл дээр үзэх боломжтой болсон байгаа шүү. Английн Global Growth Institute-ийн дэлхийн түвшний менежер хичээлийг үзээд та бүхэн маань багаа хэрхэн бүрдүүлэх, харилцааны чадраа хэрхэн сайжруулах уу, удирдлагатайгаа яаж зөв харилцаж сурах уу, мөн хурлаа хэрхэн үр дүнтэй удирдах уу зэрэг ажлын байран дээр ч өдөр тутамд хэрэг болох ур чадруудыг эзэмшээд олон улсын сертификатыг гардаж авах боломжтой болсон байгаа шүү. Та бүхэн гурван аппликейшны татаж авах линкийг комент хэсгээс аваад эхний хичээлээ өн төлбөргүй үзээрэй.
За тэгэхээр хоёул ч одоо ингээд нөгөө юу руу ороогүй явж байгаа шүү дээ. Ахлах сургууль руу ч ороогүй явж байгаа. Яалт байхгүй яг ингээд бүр 5 6 наснаас ахуулаад урлаг тэгээд дээрэс нь ингээд юу руу сургууль гэд явчихлаар энэ хүний өөрийнх нь яг тэр хүүхэд насны дурсамж нь бол бүр ерөөсө тэр чигтэл нэг юм нэлээд сахилга баттай тэгэл ерөөсө тогтмол ажилласан тогтмол одоо сургууль тасгал хийсэн бүтээлч тий нэг ийм үйл ингээд өнгөрсөн байгаа даа. Тий. За тэгээ ахлах сургууль руу нэрх үү. За тэгээ. За яг ахлах сургууль руугаа орохын өмнө бол нэлээд хэдэн бас хувийн сургуулиуд явж исэн юм байна. Тэгээд яг үндсэн ахлах сургуулийн нэр нь The National Middle School of Traditional Arts гэд нэртэй 60 онд байгуулагдсан сургууль. Энэ бол маш их юм нэр хүндтэй сургууль бөгөөд олон улсын болон улс орны өнцөг булан бүрээс ингээ хүүхдүүд ирж тэтгэлгээр сурдаг юм л да. Тэгээд орох шалгуур нь өндөр зөвхөн сурагчаас гадна багшаас нь их нөгөө хичээл тэтгэл шаардаж ордог сургууль. Тэгэхээр хэрс сурах нь ойлгомжтой. Таны нөгөө төрөж ярьдгаар YG Entertainment-ээс бол онц сайн дүн аваарэ гэд заац уучрагчтай орчигээд сайн сурсан байна. Тэгээ эхний өдрөө бол буулид улсан буюу дээрлүүлсэн гэж бичсэн байлээ. Тэгээд тэр үед чинь бол аль хэзээ бас гайгүй нэр хүндтэй болцсон байгаа шүү. Тий одоо ихэнх хүүхдүүд нь авьяасаараа ингээд авьяаслах хүүхдүүдийн сургууль юм байна л да. Орцсон байхад G-Dragon бол авьяастагийн гадна аль хэдийн бүр танигдаад од болсон байгаа шүү дээ. Тэгтэл тэр нөгөө их сурвалжууд дээр бол бас нөгөө хамтлагийн гишүүн Тэйянг нь эхний өдрөө өмөрчсэн гэдэг тийм хөөргөн түүхэд байлээ. Тэр хоёр Тэйянг тэр хоёроос нэлээд дотн байсан юм шүү тий. Тийм байна. Одоо манайхаар бол юуны хөгжим хүчийн коллеж гэсэн үгтэй тий. За тий. Баг л яг үнэ хөгжим хүчийн коллеж. Яг л одоо мэрэгжлийн 10 жилээ төгсөж байгаа мөртлөө мэрэгжлийн бас урлагийн хүн болж байна л гэсэн үгтэй тухайн мэрэгчлэрээ тий. За тэгээд тиймэрхүү урлагийн сургуулиудад жишээлбэл ямар танхимуд байдаг вэ гэхээр хөгжмийн танхим, дуулаачийн танхим, онол ба бүтээл одоо бүтээлч ажиллагааны танхимч юм гэдэг иймэрхүү нэртэй танхимуд байдаг бөгөөд ерөөсө төрөл төрлийн хөгжмүүд дээрээс нь хаадын хөгжмийн дуу, ардын дуу гэд ганц хүний дуулалт жүжиг гэд төрөл төрлийн ийм хичээлүүдийг заадаг. Хөгжмийн онол, хэмнэл ба тайзны урлаг гэдэг ийм гой гой хичээлүүд заадаг. Тэгээ энэ нөгөө хичээлүүд нь бидний үзэж байгаа техникэл хичээлүүдээс хол юм шиг санагдаж байгаа боловч энэ бас л адилхан нөгөө хүний оюун ухааны хөгжилд маш их нөлөөтэй байгаа шүү дээ. Юмыг анализ хийх, дээрээс нь ингээд дотор нь одоо юу гэх юм компартмент ингээд юу салгах, ангилах тий. Мөн үүнийг өөрөөсөө дахиж ингэж чэйжлээд яг ингээ өөрийн мэт гаргах гэдэг. Энэ болгон дээр чинь ингээд яг үндсэн чадвар нь бол жишээлбэл чэйжлэх чадвар гэдэг чинь чадвар шүү дээ. Энэ хүртэл ингээд өсөө явж байгаа гэсэн үг. За окей. За тэгээд энэ одоо сургуулийг high school-ийн амжилттай мэдээж хэрэг төгссөн. За нөгөө урлагийнхаа юмыг бол хийсээр л байгаа тий. За тэгчээд мэдээж хэрэг бакалаврт бас сурах хэрэгтэй. Тэгээ бакалавртаа бол хамгийн анх юун дээр Kyunhee University-д Kyunhee гээд их сургуульд бол орсон. Гэхдээ тэрнээсээ төдөөхгүй бол гарцсан юм байна. Тэгэн гутаа яагаад гарсан шалтгаан гэхээр үнэхээр завгүй байсан юм байна. Тэгэхээр одоо яг амьдралынх нь хэм маягтай арай таарахгүй байсан байна. Одоо яг олд болоод эхэлжсэн үеэр тийм шүү дээ. Тийм. Post modern music гээд сурч ирсэн мөлий шүү дээ. Сурах гэж үзсэн тий. Тийм яг үнэ. Тэгэн гут үнэхээр болохгүй байхаар нь хайсан юм байна. Тэгээд дараагаар нь болохоор Kukje Cyber University гэд энэ сургуульд бол орсон. Тэгээ энэ сургуульдаа болохоор сурсан сэдв нь одоо бакалаврын тэр зэрэг нь айгүй сонирхолтой. Leisure Sports Studies гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ болохоор одоо нэг тийм одоо яг мэрэгжлийн биш спортыг судалдаг ийм одоо зэрэг байгаа даа. Бид нар тэгээ тийм чиглэлээр сурдаг тийм бакалаврын спортууд тий одоо хүслээрээ хийдэг тэр спортуудыг судалдаг тийм сэдвэр ингээ бакалавра авсан. Тэгээ энэ болохоор яг юу хийдэг юм бэ гэдээ ингээ харсан чинь өөрөө болохоор яг энэ мэрэгжил нь нийгмийн шинжилгээ ухаанд ордог. Нийгмийн шинжилгээ ухаанд ордог. Тэгээ одоо ингээд бид нэр улс орнд дамнаал би тийм одоо тэмцээнд орно энэ төргээ явдаг шүү дээ. Тэгэхээр энэ ийм спортоор дамжуулж одоо community хөгжүүлэх тий одоо яаж одоо энэ скватер дүүргийнхнийг яаж спортоор нэгтгэх вэ? За одоо солонгосын зүгээр нэг иргэдийг Монголын одоо зүгээр нэг юм иргэдтэй яаж спортоор нэгтгэх вэ? За тэгвэл спортоор дамжиж аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ?
спортоор дамжуулж хүүхдүүдийг илүү одоо тийм өөртөө ихтэй бие даасан иргэн яаж болгох вэ гэдэг одоо нэг юм мэрэгжлийн спортын хүн болохгүй. Гэхдээ спортоор дамжуулаад комьюнитиг нэгтгэх, тухайн хүмүүсийг хөгжүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах ийм болвол ийм мэрэгжил юм байна бүр. Social engagement талаас нь сайжруулах гал. Тэгээд аюу сонирхолтой байгааз тий. Тийм одоо бакалаврын зэрэгтэй хүн байна өөрөө. Гэхдээ энэ нь бол надад ингээд яг leisure sports гэж байгаа боловч G-Dragon бол өөрөө энийг бас урлагаар дамжуулж яаж нэгтгэх вэ гэж нэлээд бодсон болов. Магадгүй тий. Би тэгвэл энэ дуугаар дамжуулж, урлагаар дамжуулж, хөгжмөөр дамжуулж хүмүүсийг бас яаж нэгтгэж болох юм бэ гэдэг дээр илүү бас ажилласан баха. Одоо энэ ер нь дуугаар нэгтгэх тренд чинь бүр Blackpink-тэй хамт дээшлж шүү дээ. Тэглээ шүү дээ. Барууны орнууд чинь зарим хүмүүс солонгос хэлийг сурж ийн. Солонгос хүмүүс нь эргээд нөгөө гадаад хэлээд сурж ийн. Одоо энэ яг ийм таны хэллэгээр спорт урлаг юу гэдгийг энэ хүмүүс ингээд engaged болдог гой төрлүүдээр ингээд дамжуулаад бид нар хоорондоо bonding үүсгэж чаддаг. Тэгээ энийг дагсан аялал жуулчлалаас өөрөө аягүй сайн хөгждөг юм байна. Жишээ нь одоо жимсэж хаашаа явах гэж Хонконг руу лөө? Сингапур. Сингапур руу хэнийг үзэх гэж явж байгаа? Сингапур руу тэр бас нэгэн солонгос хамтлагийг үзэхээр явж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ чинь ингээд урлаг спортоор хүмүүсээс би тийм тэмцээнд орно гэж бас ингээд өөрөө тэр энэ чинь дандаа аялал жуулчлал бас ингэж холбогдож явдаг юм байна. За тэгээд давхар бид тэр Сингапурын соёлыг судлаад бас магадгүй найз нөхдөд болоод ирэх нэ шүү дээ тий. Тэгэхээр яг намайг ингээд бас комфорт зоноос минь гаргаад шинэ юм сурахад мань түлхэж өгч гинэ. Тэгэхээр бол бас хэрэгтэй л юм бас урсан байна. Хойлоо тэгээ Сингапуроос бас нэг сайн зочин сонирхолтой зочин урьж авчирий тий. Тэгээд за хичээ. За тий зүгээр ерөөсөө явахгүй шүү чимсээ. G-Dragon шиг хөдөлмөрч байна шүү. Цаг минутгүй хөдөлмөрлөө шүү тий. За тэгээд энэ онлайн сургуулийн талаар ярихад бол G-Dragon бол энэ цахим сургуулиудын одоо хөгжил Солонгост биеэ олтол бүр ингээд хөгжлийн дараагийн түвшинд гарахад бол маш их үүрэг гүйцэтгэсэн юм байна. Ихэнх одод бол ингээд яг өөрийнхөө амьдралын хөвшлийн одоо хөвшил тааруулаад цахим сургуулиудад сурдаг юм байна. Анхандаа бол Солонгос улсад энэ маань ийм яг дагвар одоо сургууль гэж явдаг байсан юм. Статус нь. Тэгээд сүүлд чи бол нэлээд хэдэн жилийн өмнө ийм акт буюу хууль батлагдаад тэрнгээрээ цахим сургуулиуд бол яг биеэрээ ингэж явдаг их сургуулиудаа яг ижлэх юм аа. Та тухайн их сургуулиудыг төгснөөр яг л ижлэхэн зэрэг авнаа. Бакалавр, магистр юу гэдгийг одоо тэр төвшөнд гаргаж ирсэн байна. За энэний их үндсийг бол нөгөө баруун талын орнууд бол тавьсан юм байна лээ. Тэгээ Америк бол энэ чиглэл дээр бол манлайлж штэ. Тэгэнгүүт Америкт жишээлбэл одоо high school-ынч онлайнаар ингээл маш олон их сургуулиуд Coursera энтергээд том нөгөө онлайн платформуд LinkedIn Learning хүртэл гарсан тий. Тэгээд эн чинь ингээл ерөөсө дэлхийн ертөнд яг нэг юм ингээд дагаа яваад байгаа нь хүн одоо өнөөдөр өөрийнхөө зав боломжид тааруулаад ингээд сурч болох юм байна. Тэгээд өмнө нь бол нэг сургуулиар хайцсан байж тээ. Гэтэл энэ онлайн учраас тэгээд монгоцсон hybrid онлайн болон тахим хосолсон сургууль. Энэ гүгжэн үү? Нөгөө дараагийнх нь тийм баха. Тийм бол гүгжэн бол цэвэр онлайн. Тэгээд дараагаар болохоор нөгөө мастер болохоор Sejong University. Sejong-ыг би тэгтээ 100% онлайн гэж бододсон байна. Нөгөө эсрэгээрээ. Эсрэгээрээ юм байна. Зөв. Тэр хөгжөө бол яг тэгвэл бакалавра бол яг цэвэр онлайн 100% онлайнаар бол авсан байна тий. Тэгэхээр зарим нэг даалгавруудаа 12-ын шөнийн 12 сабмитлах даалгавраа магадгүй 11:55-д онгоцны бодол дээрээ сабмит хийж байсан гэж болох юм. Тийм шүү дээ тий. Одоо тэгэхээр яг энэ бас нэг манай цахим ахлах сургууль сурж байгаа хүүхдийн бас юу байхгүй юу? Тэгш учрал гээд манай яг сурч байгаа. Урлагаар хичээлдэг. Дээрэс нь бас спортоор ингээд улсын тэмцээнүүдэд ордог. Бас юм мэрэгжлийн дуулаачаа ингээд явдаг. Уртын дуулаачаа ингээд явдаг. Тэгэнгუут нь яг энэ цахим хичээл бас өөрт нь аюу тохиромжтой ингээд байгаад байгаа. Тэгэхээр энэ бас одоо шин тутам баг биш болчиход байгаа байхгүй тий. Зүгээр л хүмүүсийн амьдралын нэг л хэв маяг ингээд болцсон явж байгаа тий. За тэгээд тийм байна. Тэгээ хоёлаа бакалавра ийм сонирхолтой сэдвээр авчаад мастраа шууд үргэлжлүүлээд авсан юм байна.
Мастер болохоор Sejong University-д болохоор мастер нь болохоор Content and Retail Distribution гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр контент болон одоо худалдааны distribution-ыг яаж хийх вэ гэдэг ийм сонирхолтой бас нэлээд ийм хэрэгтэй өөрт нь хэрэгтэй ийм бол цаг үе олсон ийм одоо сэдвэр бол мастер бол авсан ийм мэргэжлэр бол мастер авсан юм байна. Тэгээ энэ дээр бол илүү бас одоо яг нөө контент яаж бүтээхийн тий контентээ яаж хүмүүст хүргэхийн за тэгээд дижитал худалдаа гэж юу юм дижитал худалдаа хийхэд ямар чанал байх хэрэгтэй юм тий за тэгээд дээрэс нь мэдээч хэрэг бизнес гэж юу юм маркетинг гэж юу юм гэдэг яг өөр тийм хэрэгтэй энэ сэдвүүдээ бол авцсан тэгээд өөрөө бол одоо G-Dragon чинь Instagram дээр 24 сая дагагчтай юм бэл. Вау. 24 сая манай Монголыг одоо 7 дахин үржүүлсэн. Юу лээ? 8 дахин үржүүлсэн. Тий 8 дахин үржүүлсэн. Тэгээ бас мундаг баста тий. Тэгээд өөрөө тэгэхээр энэ хойдолт нь бас л одоо энэ сургуулаараа дамжуулж яг онлынхын төвшөнд бол мэдлэгүүдээ бол авцсан л байгаад байгаа байхгүй тий. Бас яг ингээд харахаар бол бакалавр нь айгүй сонирхолтой. Мастер нь бол яг өөрийнхөө яг амьдралд нь мэрэгчлэлд нь шууд хэрэг болох арай нэг мачуур сонголт байна тий. Бас бизнес талаасаа. Одоо урлагийн хүн юм чинь бас тэр нэг уран бүтээлээ зарна шүү дээ. Тэгээд яг 2016 онд мастераа хамгаалах үед одоогийн шиг бас энэ захин орчны хөгжил арай юм болоог байсан. Тэгэхэд чинь тэрийг харсан байна тий. Тэгээ одоо бол хөтөлбөрүүд нь бол нөгөө яг цэвэр monetization тий нөгөө дижитал нөгөө сувгууд гээд энэ талаар заадаг. Тэгээд яг энэ баруун талын болон Австралийн их сургуулиудын маркетинг хичээлүүд хөгжлөө орж ирдэг. Бүр тусдаа e-commerce гэдэг нэртэй орж ирлээ. Тэнгүүд яг агуулгууд нь юу вэ гэхээр ерөөсөө та ингээд захин орчингоос яаж мөнгө олох юм. Тэгээд яаж нөгөө ethical буюу яс суртахуунтайгаар бизнесээ явуулах юм гэдэг энэ талаас нь хүртэл заадаг. Ийм болсон билээ. G-Dragon-ы амьдралыг одоо нэлээд судлаа. Тэгээд G-Dragon-ы амьдрал дээр бас ингээд судлаа харахаар мань хүн ерөөсөө бараг 6 цастагаас ахуулаад зогсолтгүй хөдөлмөрлсөн юм байна. Тэгээ бүр өөрөө ингээд депресд орж исэн, асар их ачаалттай ажил хийгээд гүн депресс центертаас орж исэн, сэтгэл зүйн гүн дарамт сэтгэл зүйн одоо нөгөө гэмтэл бол маш их авч исэн шалтгаан нь юу гэхээр Солонгосын нэг юм чинь бас айгүй харштай тий яг харш үедээ бол харштай ингээд юм фенүүд нь бол дэмжиж байдаг. Гэтэл одоо нэг клипэндээ нэг жоохон нэг тийм sexual part энэ төр оруулчингууд чамаг одоо өсвөрийн хүүхдүүд үзэж байгаа штэ гэл ингээд буллидаал тий нийгмээрээ буллидж байрал ингэж явж исэн. За тэгэл ер нь тэгээд ингээд өөрөө соло артист болох гээд ах чинь тэр нь дэмжигдэхгүй ингээд ганц гой дуу зохиоцсон чинь тэр нь ингээд нэг хамтлаг руу нь явчаад исэн ч гэдэм үү те ингээл ер нь ингээл байнгын л нэг тийм нэлээд тийм стресстэй депресстэй байсан үе бол өөрөө их тэмцэжсэн ерөөсөө тогтмол те тийм байсан. Тэгээд урлагийн хүмүүс чинь ер нь тэгээд өөрийгөө илэрхийлж байгаа илэрхийлэмж энэ төр нь бол бас дуугаараа хөгжмөөрөө те тэгээд өөрөө бас айгүй тийм сүүл руугаас нэлээд зурж эхэлсэн юм билээ. Зурж тийм нэлээд зурж бүр ингээд зураг зурж эхэлсэн. Тийм зураг зурж бас эхэлсэн. Тэгээд ингээд зураг зурж байхдаа Nike-тай ингээд ажилласан байгаа хгүй зүгээр юм сонирхолтой факт ярихад бол Nike-тай ажиллаад тэгтээ ингээд Nike-гийн пүүз өмсөд ингээд зураг өөрийнхөө ингээд зургийг зурж байгаа. Тэгэхээр тэр цагаан ингээд пүүз өмсгөр тэрэн дээр чи ингээд будаг энэ төр олно штэ. Гэсэн чи яг тэр будаг ингээд цацагдсан хэлбэрээр нь Nike тийм шинэ одоо limited edition гаргаад тэгээд тэр нь $200 ингээд маркет дээр одоо зах зээлийн үн нь бол $200. Тэнгууд шууд ингээд limited юм чинь цөөхөн тоо гаргаж байгаа шүү дээ. Тэр нь бүгд зарагдаж дуусаад тэгээд онлайн худалдаа дээр болохоор $1,500 хүртэл ингээд өссөн ч гэдэг юм уу те. Энэ мэтчлээ ингээд брэндүүдтэй коллаб энэ төр хийхдээ бол үнэхээр дараагийн левелд гарч ажилдаг. Тэр нөгөө таны яриад байгаа controversial буюу олон хүмүүсийн хил амд хүрсэн видеонуудыг бол би ч гэсэндээ бат харж өссөн. Тэгэнгүүт One of a kind гэдэг одоо яг өөрөө ганцаараа солоогоороо гарч ирдэг бүтээл дээр нөгөө уул нь ихэнх артистууд чинь тухайн үед ингээд ямар нэгэн объект ашиглавал хүн шиг тийм объект ашиглавал үсрээл манекен байдаг байсан чинь тэр клипэн дээр нь бол ийм арай томсгосон хэмжээтэй бар байсан байхгүй. Тэгээд нөгөө тэр барбитаа яг ингээд барби яг бүр литрал барби тэгээд тэр барби нас ингээд тухайн үед пүү гэдэг юм л ингээд одоо би чи барбихаар тагалж өссөн шүү дээ.
Тэгээд одоо Солонгос бас уламжлалт сэтгэлгээтэй аав байж та тэгж бас гайхах нь аргагүй. Гэтэл тэр одоо Барбиг тэгж арай биеийн томруулаад тэгээ гараад ирсэн тэр клип нь аль олон жилийн дараа сая манай Барбигийн кино гарлаа шүү дээ. Манайд энэ Америкт. Тэрэн дээр бол ингээд Барби бүр яг ингээд ам оруулаад гаргаад ирсэн шүү дээ. Нэр Барбиг үндсэн юуг нь концептыг хөндөд тийм чинь бол юу нэг гендрийн тим яваад байна гэд. Тэгэхээр бас тэр хүний клипэн зүгээр өөрөө нэг талаасаа бид нар ойлгохгүй төвшөнд ээж магадгүй гэж би харж байгаа. Зүгээр л ойлгохгүй тийм. Тэгээд G-Dragon бас одоо дараагийнх нь ингээд нэг бас нэг сонирхолтой зүгээр амьдралд нь тохиолдож байгаа зүйл их юм бол цэрэгт явсан. За. Гэтэ бидний хувьд л сонирн байгаад байгаа боловч Солонгост бол угаасаа бүх ирчүүд нь цэрэгт явах ёстой. Ерөөсөө л яг тэрийгээ дагаад 31 наснда тийм mandatory тэгээд 31 наснда цэрэгт явсан юм блэ. Тий. Тэгээд яг цэрэгт тэтгэвтэй өнгөрөөсөн өдрүүд нь бас тийм таатай байгаагүй. Тэгээд айгүйх жоохон буулидулжсэн юм шиг байлээ. Тэгээд айгүйх юм би дээрээ шивэстэй юм уу да. Тэгээд G-Dragon биенийхээ тэр хэсэгт шивэстэй, энэ хэсэгт шивэстэй гэл тэр мөрийг ярьж мараал тэг ингээл юунаас жоохон тийм хүндхэн байсан. Тэгээд одоо чиний ингээ зүгээд байгаа энэ альчуурыг болохоор цэрэгт явж ирээд ийм social trauma-та болцсон. Нийгмээс жоохон ийм өөрийгөө хамгаалах тийм ер нь хамгаалсан юм шиг санагдсан. Trauma авцсан болохоор ийм альчуур зүдэг гэсэн шүү дээ. Чамд тийм чи нэг юм өөрийгөө хамгаалсан юм шиг мэдрэмж авч байна. Safe, secure, protected тийм мэдрэмж авч байна. Ер нь айгүй. Чи цаашдаа ингэ суугаад. Яг ингээд бас чих дараад амарч юм шиг ингээд юу нэг шелтер дотор байгаа тааж юм шиг тийм санагдав. За тэгвэл яг тийм л мэдрэмжийг G-Dragon бас аваад байт юм байна. Бас айгүй их малгай өмсөж толгоо хавцаа зөндөө юм аксессуартай болсон байсан ш. Тэгээд тэгэж өөрийгөө хамгаалсан байж болох юм. Гэтэ ер нь юу Солонгос тэгвэл нөгөө хүн болгон математикч болох албагүй эцэг их болдгоо гэдэг шиг эрэгтэй хүн болгон зэрэгт явах албатай юм биш үү? Тийм яг албатай юм. Тэгээд нэг үе давсан л байна. Тийм даваад. Тэгээ ер нь бол яг нөгөө G-Dragon-ыг судалж байхад бас ингээд булидуулаад наад цаад болоод ингээд дандаа унж байгаа. Сэтгэл зүйн хувьд бол ингээд дандаа уналтанд орж байгаа. Тэгээд нэг хамгийн ихтэй 1 жил ч юм уу ингээд чимээгүй болж байгаа. Гэхдээ тэр үедээ бол үргэлж камбэк хийжсэн. Камбэк хийх тоолондоо илүү хүчрэх болж гарч ирж байсан. Тэрийг дагаад өшөөч илүү нэр хүндтэй болсон, өшөөч илүү амжилттай тагсан. Тэгээд ер нь тэр одоо тэр бүтээлүүд нь ч гэсэндээ илүү хүчрэхэг болж ирсэн юм байлээ. Тэгээд нөгөө яг reflection талаасаа яг тэр цаг хугацаанд хэрэгтэй байсан байх л та. Нөгөө хаяат ус гэж ирдэг штеп. Тийм өөрийгөө reflection чи өөрөө тунгаан бодох цаг. Тэгээд тэр өөрийнхөө дотроо бол давж гарах процесс нь үүсч байгаа хальта. Одоо нөгөө буцаад тэр чи яг сүүлийн тэр 3 дахь альбом болох Overmensch гэдэг цомогтой тэр нөгөө том Nietzsche гэдэг философийн үндсэн үзэл бодол болох нөгөө бурхан бол ингээд нас барсан. Тэгэхээр таныг аврах хүн бол та өөрөө гэдэг тэр концепт руугаа орж ирэл хүчтэй болоод гарч ирлээ л да. Тэгээ угаасаа сүүлд гарч ирсэн хөгжмүүд нь safe pop-осоо бүр холдоод арай нэг юм өөр төрлийн концепт тал руугаа болцсон байсан гэж харагдав. Түр баргийн философик тийм философик. Тэгээд одоо ийм шалдар булдар юм дуулахгүй одоо бүр дараагийн түвшний юм дуулна гэдэг талаасаа тийм янз янзын элементүүдийг холилдсон өмнөх клипнүүдээсээ бол илүү юм хүчрэхэг санагдсан. Тэгээд дээрэс нь тэр цаана байгаа баг нь сайн мэн тий. Тэр хүнийг бас давхар сургаад штеп. Одоо бас тэр хүн цэрэгт ч гэсэндээ өөрөө юм сурсан баг. Цэрэгт ер нь тэгээд философик заад юм л штеп. Хоёлаа бас өмнө судалж хаад. Тийм. Яг тэгтээ солонгосын цэрэгтэр яг юу заадаг юм. Мэдгүй. Яг гэхдээ заадаг байх гэж там гэлж байна. Тэр чинь бас зүгээр өдөр болгон биеийн хүчний сургалт хийгээд авахгүй л байлгүй дээ тий. Тийм бах тий. За окей. За тэгээд цэргээс тавьж ирчээд ер нь хувийн амьдрал тал дээр ч гэсэндээ нэлээх их юм одоо бас юм туулсан хүн юм байна. Тэгээд бас нэг сонирхолтой одоо яг одоо боловсрал талаасаа тий бас нэг өөрийнх нь одоо өөрийн дараагийн төвшөнд гаргасан зүйл бол Keist
Тэ Солонгосын хор одоо шинжлэх ухааны технологийн их сургуульд зочин профессороор бол урагдаж албан ёсныхны юм зочин профессор болсон байна. Визитийн профессор болжээ. За баяр хүргэе Жидрагандаа өгч. Жидрагандаа баяр хүргэе. За баяр хүргэе. Тийм гэхдээ яг баяр хүргэмээр юм шиг санагдсан те тэр яг ингээд тэр зочин профессор гэдэг тэр гэрчлэгээгээ ингээд авч явах үедээ бүр те ингээд үнэхээр сэтгэл хангалуун баяртай ингээд байсан те. Тийм ингээд бүр ингээд нууж чадахгүй баяр гэдэг чинь тэр байсан те яг ингээд нүүрний юмнууд нь хөдөлгөөнүүд нь тийм байсан тий. Гэхдээ ер нь бас сүүлийн үед тийм нүүрний хөдөлгөөнүүдийн хүмүүс яриад байгаа шүү дээ. Өөр болсон байна гэдэг. Би хилэмж нь та анзаарсан бол ингээд нэг юм арайш татгандахгүй тий нэг юм тийм бэлээ тий. Нэг тэр нэг сэтгэл зүйтэй холбоотой ах тий. Магадгүй бас эсвэл сандраад нөгөө олон хүний нүд өөр дэр нь байна гэж бодохоор ингээд татгандаг ч юм уу тийм реакц гардаг байж магадгүй тий. Тэгээд G-Dragon болвол одоо тэгвэл энэ Солонгосын нэр хүндтэй энэ том шинжлэх ухааны тий шинжлэх ухааны технологийн сургуульд юу заах юм бэ гэдэг нь бол аюу сонирхолтой байгаа тий. Тэгэнгუთ тэр нь бол манлал leadership тэрийг заах юм байна. Тэрний талаар одоо унших юм байна. Гэхдээ илүү жоохон технологи based бас тий одоо энэ AI яаж хөгжиж байгаа юм тий тэгээд энэ контент юм ер нь яаж хөгжүүлдэг яаж бий болгодгийг за технологи өөрөө одоо бидний амьдралд яаж нөлөөлж байгаа юм гэх мэтчлэн тийм одоо тэр зүйлсүүдийг технологийн дэвшлийг илүү одоо нөгөө манлайлалтай холбож ингэж бол ярьдаг ийм мундаг профессор бол зочин профессор бол болж байгаа юм байна. Тэгээд G-Dragon-оор хичээл заалгыг гэвэл манай KAIST-д сураарай. Солонгосын KAIST гэдэг сургуульд оруулаас магадгүй бас хичээл заалгачиж бас магадгүй юм байна шүү гэж бас тийм. За тэр яг бүтэн нэр нь бол Korea Advanced Institute of Science and Technology гэдэг бүр Advanced Institute гэж явдаг юм лээ. Тэгээд нөгөө мэдээж G-Dragon-ы сүүлийн үеийн клипнүүд болон одоо маркетингийн ажлууд нь дандаа л төлөвлөг ашигласан. Бас дээрээс нь маш их судалгаа сатай гэж би харж байгаа. Одоо тэр KAIST ч бас өөрөө маш их судалгаа хийдэг, research based их сургууль юм байна л та. Тэнгүү зүгээр ингээд жоок хэлгээд мань хүний хуух нь бол баг KAIST-ийн хүмүүсийн хийсэн нөгөө эксперимент туршилтуудаас илүү юм үзсэн хуух байгаа байхгүй юу? Тэгээ тийм хүн ч одоо тэр судалгаа шинжилгээний тал дээр бас ингээд хүчээ үзнэ. Үзүүлээд өгнө л гээд байгаа юм шиг байна. Би бас тэр сүүлд Ubermensch гэдэг 3 дахь альбом одоо холбоотой нөгөө PR-ийн exhibition-ыг харсан. Тэгээд тэр нь болохоор өөрийнх нь брэнд буюу Peace Minuso гэд тэр брендийн логотой нөгөө Daisy байсан. Нэг Daisy цэцэг тэр цэцэг нь ингээд нэг дэлбээн дутуу тийм тэмдэгтэй тийм брэнд байлээ. Тэгээд тэр брэндний одоо сурталчилгаа нь босон тийм exhibition буюу үзэсгэлэн дээр яг ийм AI аватар тэг ингээд нөгөө хөдөлгөөнтэй ингээд G-Dragon айгу хөөрхөн хөдөлж байгаа гот хажуу талд нь хүн очиод яг ижлэгээ ингээд хөдлөд хамт ингээд зураг авахулсан видео бичлэгээ хийлгүүлсэн юм шиг тийм боломжийг олгоо. Дээрээс нь тэр том танхим тэр чигээр ингээд дүрсүүд нь солигддог. Бараг дэмлээд хамтай ч юм уу тий. Илжээсээ харахад технологи бүр дараагийн түвшинд тараад ирсэн. Ерөөдөө тийм шинжлэх ухаан технологиг бол өөрөө маш их урлагийн бүтээлдээч PR-даач ингээ ашиглаж байгаа учраас тэр хүн чинь яг KAIST-д ийм зочин профессор хийх нь одоо зүг болж байгаа тийм. Тэгээд KAIST бас нөгөө талаас бас нэг өөр нэг их сурвалж дээр болохоор тгсэн байсан. G-Dragon ч одоо дэлхийн од олчлоо тийм. Тэгэхээр сургуулийнхаа PR-ыг давхраас ингээ G-Dragon-оор л хийж байгаа. Гэхдээ ингээд бид нар чинь хин гэдэг ямар одоор одоо нэр хүндтэй хүнээр өөрийнхөө PR-ыг хийх үү гэж аяг чухал шүү дээ. Тэгэхээр нэлээд сайн судалж агаад G-Dragon болвол яалтай байхгүй нэлээд фьючеристик урагшаа харсан, ирээдүрөө чиглэсэн тогтмол одоо тийм хүмүүсийг ингэж нөө хойноосоо дагуулж явдаг, тийм бүтээлийн тэр гаргадаг, тийм манлайлж явдаг учраас бас яг G-Dragon-ыг болвол сонгосон багтал та. Тэгээ ер нь бид нар бас ингээ харахаар одоо энэ боловсрал гэхээр нэг юм шал тусдаа нэг юм сэдв ерөөсөө биш байгаа байхгүй тий. Энд чинь өөрөө нийгмийн маш том сэдв, суур сэдв учраас тэрийг одоо энэ том одод нь жишээ өөрсдийнхөө PR юмдад руугаа оруулж ирж гин тий. Технологи ингээд юу ямар хөгжил явж гин тэрийг ингээд яг босралтайгаа ингээд зэрэг уйж ингээд явж байгаа нь бас надад аюу бараг атаархмаар ингээд санагдсан шүү дээ тий. Тэгээд дэлхийд даяар одоо ийм мундаг болцсон өөрийнхөө одыг одоо тий ингээд
зочин профессороор өрөнгуудаа өөрийнхөө сургуулийн PR-ыг дэлхийд даяар хийчихэж байгаа байхгүй юу? Тэгвэл хоёлаа ч гэсэн яриа сууж штэ. Тий. Тэгэхээр чинь ингээд бид нар одоо KAIST гэж нэг мэдтгүү л хахад те одоо өөр улсын хүмүүс одоо мэддэг болж байгаа байхгүй гэж нөгөө дууддаг лээ өөрсдөө. Тий. Тэгэхээр чи ингээд бас айгуу гоё ингэж коннект хийгээд гоё бас авч явж байгаа байдал нь бол маш их ингээд таалагцсан. Надад бол KAIST дээр юм нэмж хэлэхэд яг энэ нөгөө STEM-ийн чиглэлийг интердисциплинери буюу салбар салбарын ажлуудтай ингэж хорн хэлж байгаа. Яг таны хэлдгээр нөгөө боловсрол, шашин, судлал одоо юу гэдгийг тэг бүгднтэй ингээд холиод STEM-ийг холж байгаа маань. Үүнээс гадна байгалийн шинжлэх ухаанууд дээр бас төлхөө ач холбогдлоо өгч ажиллаж байгаа. Мөн ерөнхийлөгч нь буюу Хуан Хён Ли хэлэхдээ за манай Kwon Ji Yeon бол KAIST-ийн DNA-ийг хуваалцагч. G-Dragon болов. G-Dragon болов. Тэгээ одоо нэгсэндээ KAIST-ийн бүр нэг хэсэг юм а гэж хэлж байна. Энэ хүн зүгээр манад ороод ийм шинжлэх ухаанч болоогүй. Угасаал ийм байсан. Зүгээр манай DNA-ийг бүр аваа явж байгаа. Энэ урлагийн тэр илэрхийлэл, expression, creativity гэдэг юм чинь одоо манай сургууль руу дөхөж гинөө. Нэгэн талд байна, consistent байна. Тэгж хэлсэн байна. Үүнээс гадна нэгэн шинэ үг гарсан нь Intertech гэдэг үг юм байна л да. Тэр Intertech-ийг одоо хөгжүүлэхэд улам нэмэр болж байна гэсэн байна. Intertech гэдэг үг нь болохоор Entertainment and Technology буюу энэ хоёрыг холиод гэсэн үг. Entertech юм уу? Интер юм. Entertainment гэдгийг интер. За тэгээд үүн дээр маш олон судалгаа хийж байгаас гадна одоо энэ Entertech салбаруудад ийм урлагийн бүтээлүүд шууд ийм юугаар одоо технологи ашиглаад хүмүүст ийм accessibility нэмэгдээд буюу metaverse төр ч юм уу AI тал руугаа хөгжүүлээд ч юм уу роботик ашиглаад ч юм уу тэ нэг тэр тал руу навж байгаа. Зөв. Тэгвэл яг яалтчгүй л G-Dragon бол зөвл хүнээ сонгосон юм байна. Өөрөө бас G-Dragon ч өөрийнхөө нөгөө Peace Minuso гэж дууддаг хэрнээ уулын сонсохоор Peace -1 байгаа. Тэгээс лангасаар Peace Minuso. Peace Minuso гэх тэр брэнд болохоор брэндэрээ NFT гаргасан юм бэл. Тий. NFT гаргаад үшээ тэр мета ертөнд дээр бол бас нэг газар энэ авцсан л сууж байгаа байхгүй тий. Тийм байна. Тэгээд алсын хараатай байна тий. Тэр хойно нь бас л том баг ажиллаж байгаа. Нэмээд дээрээс нь өөрөө тэр хүн сурсаар л байна тий. Ерөөс ингээд одоо цаг хугацаатай уралдаж яг шинэ үетэйгээ хөл нийлүүлж алхаж чадж гин гэж харж байна. Тий. За тэгээд хоёул ерөөдөө ингээд босрол нь бол ер нь бол ингээд ямар ч байсан урлагийн одоо мэдлэгтэй боловсралтай одоо тийм өгөгдөлтэй тийм хүүхэд явсаар агаад зогсолтгүй одоо энэ хичээл намаа хийгээд зогсолтгүй урлагийнхаа бүтээлүүдийг хийгээд явсаар агаад Солонгосын одоо хамгийн нэр төртэй шинжлэх ухааны технологийн сургууль KAIST гэх сургуулийн зочин профессор болтлоо болвол академик одоо тэр карьер нь бол сайн хөгжсөн байна гэж би бол дүгнэж байна. Дээрэс нь бас хувь хүн талаас нь ярих юм бол сэтгэл зүйн хувьд бол угаасаа маш гэмтэлтэй. Тэрийг бол тэгэл одоо ч гэсэн тэрийг даван туулах биш, тэрнтэйгээ тасан зохицож амьдарч сурж байгаа болов уу гэж бол ойлгоод байгаа. Ингээд судалгаа авч хаад бол тэгж харагдсан. Тэгээд нийт одоо хөрөнгөийнх нь хэмжээ бол $60 сая. За тэгээд нийтдээ одоо тэр одоо юу гэдгийг те жил болгон зөвхөн зохиосон дууных нь royalty гэж мань хүн дээр бол $1.5 сая бол орж ирж идэг. Тэгэхээр нийт бараг нэг 150 гаруй дуу зохиосон юм байна. Тэгээд тэр дуунуудынх нь одоо royalty нь бол өөртөө орж ирж. Мэдээж цацагдаагүй зөндөл олон бүтээлүүд бас байдаг байлгүй. Би бас 150 гаруй paper бол бичсэн. Тэр чинь royalty гэдэг бас орж ирж байвал тийм зүгээр юм байна. За тэгээд зүгээр юм байна гэвсээ гэх. Тэр дээр ажиллаарай. Тэгээд өөрөө бас том одоо Chanel-ийн бол брэнд амбассадор гэж бол явдаг. Тэгээ тэр нь бол зөвхөн ингээд Chanel-ийг ингээд Chanel чигээр нэгээд өмсөд байдаггүй. Маш сонирхолтой хэлбэрээр тэ эрэгтэй хүн Chanel-ийг яаж одоо өмсөд тэгээд ингээд онгоцонд нисгтээ тэр Chanel gender neutral болгоо хэлж байгаа тийм. Тэр онгоцоор нисгтээ Chanel-ийн юмыг ингээд өмсөж явж болд юм бэ гэдэг жишээ нь ингэж харуулж байгаа байхгүй юу? Уг нь бол дандаа culture, airport-ны тийм
одоо гоё байж болтго юм а гэдэг тийм соёлыг бас үүсгэсэн тийм. Тэгээд дандаа ийм official юм дээр ч гэсэн одоо байх албагүй ч гэдэг юм уу тийм одоо тийм шин илэрхийлэмж гаргаж ирсэн гэсэн үг express хийж байгаа гэсэн үг өөрийгөө тий. Тэгээд дээрэс нь G-Dragon-ыг бас ингээд тэр үнэтэй аксессуароос нь бол салгахын аргагүй гэсэн маш их тийм үнэтэй тийм супер тийм аксессуарууд бол одоо jewelry бол хэрэгэлдэг амар үнэтэй том чулуу мулуу тий гэж хэрэгэлдэг. Тэрнээс өөргөнөөс ингээд илэрхийлж байгаа хэлбэр юм шиг байгаа юм. Тэгээд бас property тэ үйл хөдлөх хөрөнгөд бас нэлээд хөрөнгө оруулдаг. Солонгосын тэр үнэтэй хорооллууд бүх юмнууд дээр нь дандаа юм хөрөнгө оруулалт чиглэлээр маш сайн тийм өөрөө айгуу тийм сайн бас бизнес мэдээч хэрэг багаараа олвол шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ өөрөө бас маш сайн тийм мэдрэмжтэй бизнесмен байгаа байхгүй тийм үйл хөдлөх рүү бас айгуу их ингэж хөрөнгө оруулдаг. За нэг ийм одоо уран бүтээлч гэх юм уу та тийм. Өндөр ганцхан юм нэмээд хэлчихэд яг тэр нөгөө та тэр depression-ыг давж гарах дээр эхлээд өөрөө хүлээн зөвшөөрж байгаа гэж ярьсан шүү дээ тийм. Тэрнээс угаасаа сүүлийн үе сэтгэл судлалын салбарт нөгөө хилээд баримтлаад байгаа зүйл нь эхлээд хүнийг accept хий буюу хүлээн зөвшөөрөө. Тэгээд даван тулах руугаа ороо гэдэг юм. Тэгэхээр яг тэр хүн бол тэрийг ингээд accept хийгээд own хийж ин тэ. Тэгээд нэмээд дээрээс нь тэр peace minuso гэдэг брендийн хувьд гэх юм бол peace нөгөө нэг инх тайвны юм хэлбэртэй ийм тэмдэгэн дээр яг ийм нөгөө зүүн талынх нь ийм нэг ийм мөч өгдөг шүү дээ. Тэр нь жишээлбэл тэр нөгөө Daisy гэдэг цэцгийн хонин цэцэг. Хонин цэцэг юм аа. Хоёлаа буруу. За хонин цэцэг юм байна. Хонин цэцгийн ингээд нэг дэлбээн дутуу байгаа нь гүн утга нь болохоор бидний яг ийм хүсэж төсөөлдөг тийм ideal уул нь peaceful ийм инх тайванч ертөнцид баймаар байгаа боловч одоо байхгүй байна. Нэг юм дутаад байна гэдэг тийм санаатай юм бэл. Тэгэхээр ерөнхийдөө өөрийнх том юм илэрхийлж байгаа юм тий. Тэгээ өөрийнх нь үндсэн тэр хүний бас хүсэж байгаа зүйл нь бол peace, love байгааз тий. Ингээд ийм гоё гэгээлэг цагаан ямиг түгээх гэж байгаа юм байна лээ. Тэгэхээр өөрийгөө нөгөө acknowledge хийсэн би чи ийм асуудалтай гэмтсэн хүн байна гэсэн ч үүнийг бол хайр болон интимны аргаар давант болно. Хөгжим биднийг аварна эдэргээд тиймэрхүү юм дээ. Зөв окей. Тийм тэгээд ер нь бол за нэг иймэрхүү байна. Тэгээд Солонгосын одоо энэ нэр дэлхийн од болж байгаа дэлхийд од болцсон Солонгосын оддын амьдрал магадгүй замналууд нь мэдээч сурсан сургуульч гэдэг юм уу сонгосон мэрэгчлүүд нь бол өөр байх. Тэгтээ хойно нь бол зүгээр л ямар ч амралтгүй хөдөлмөрлөл ер нь байт юм байна гэдгийг л ер нь G-Dragon-ы энэ амьдралынх нь одоо түүхээс ингээ харахад бол надад тэгжил санагдлаа. Тэгээд манай үзэгчид те бас сонсогч нар маань бас тэгэл дуугийн дагаал ингээд дуулаад байдаг. Хойдолт нь энэ хүн бас хувь хүнийхээ төвшөнд ч тэр академик төвшөндөөч тэр боловсролынхаа төвшөндөөч тэр бүх талаараа өөрийгөө яаж ингэж зэрэг бас ингэж хөгжүүлж лифт ап хийж те ингэж дараагийнхаа левел рүү гарч явдаг юм бэ гэдэг бас нэг юм сонирхолтой кейс. Тэгээ кейсийг бас одоо мэдчих авсан болов уу гэж бол найдаж байна. Оксфордын их сургууль, BBC, Нэгдсэн үндэсний байгууллага зэрэг дэлхийн томоохон байгууллагын захирал менежерүүд ямар хичээл үздэг юм болоо? Эдгээр байгууллагуудын захирал менежерүүдийн үздэг хичээлийг та бүхэн манай бүрэн аппликейшнаар дамжуулан монгол хэл дээр үзэх боломжтой болсон байгаа шүү. Английн Global Growth Institute-ийн дэлхийн түвшний менежер хичээлийг үзээд та бүхэн маань багаа хэрхэн бүрдүүлэх юм, харилцааны чадраа хэрхэн сайжруулах уу, удирдлагатайгаа яаж зөв харилцаж сурах уу, мөн хурлаа хэрхэн үр дүнтэй удирдах уу зэрэг ажлын байран дээр ч өдөр тутамд хэрэг болох ур чадруудыг эзэмшээд олон улсын сертификатыг гардаж авах боломжтой болсон байгаа шүү. Та бүхэн бүрэн аппликейшны татаж авах линкийг комент хэсгээс аваад эхний хичээлээ өн төлбөргүй үзээрэй. За ингээд баярлалаа. Тэгээ таад маань подкастыг мань дэмжиж subscribe дараарай. Мөн дээрээс нь хэний ямар хүний одоо боловсролын талаар илүү гүнзгий мэдмээр байгаагаа доор комментээр үлдээгээрэй. За баяртай. Баяртай. 사랑해요. 사랑해요. 안녕하세요. 감사합니다.